За тэгэхээр бүгдээрээ юунуудаа бичлэг тавтай морил. За би ойрд ямар нэгэн байдлаар ерөөсөө бичлэгийн дээр оруулж чадсангүй ягаад тэгэхээр хичээл ном гэж ерөөсөө завгүй байлаа. За тэгээ завгүйсэн ч гэсэн ер нь бол өөрөөхөө туртай юм цаг зав гаргая гэд ингээд сууж байна. За тэгэхээр энэ удаагийнхаа бичлэгээр би юуны талаар ярих вэ гэхээр би амьдралдаа ямар нэгэн байдлаар хоолны дэглэмээр ерөөсөө барьж үзээгүй. Тэгээ хоол энэ төрөй хасаж үзээгүй ч гэсэн яг яаж жингээ барьдаг вэ? Хэрхэн туранхай хിവэрэ амьдрдаг вэ гэдэг талаар туранхай хിവэрэж гэх шиг. За би ерөөсөө ингээд ойрд ерөөсөө бичлэг хийгээгүй болохоор жоохон эвгүй хичээд энэ тэрийг маань бас тэгээд ойлгоорой. За бичлэгээ эхлэхээс өмнө би нэг зүйлийг хэлье. Би өөрөө ямар нэгэн байдлаар тийм мэрэгжлийн хүн энэ төр бол биш. Тэгээд зүгээр яг ингээд өөртөө ажиглагдсан өдөр тутмынхаа амьдралаас тий ингээд жижигэн дадал маань яг хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдэг талаар зүгээр хуваалцсан гэсэн үг. За тийм байна юусан бичлэгтээ орцгоё. За би амьдралдаа хамгийн дээд нь 54 кг тарган байж үтсэн. Миний өөрийн өндөр болохоор 168 см. За миний одоогийн жим болохоор 52 кг байгаа. Би тэгээд энэчээ зураг юм уу бичлэгээр ингээд өөрийнхөө юг харуулчих. Яг одоогийн байгаа биеийнхаа пропорц ч юм уу тийм зүйлийг ингээд харуулчих. Би амьдралдаа хамгийн дээд нь 54 кг байж үтсэн гэсэн шүү дээ. Тэгээд 54 кг байхдаа би 46 кг болтлоо турж исэн. Ягаад тэгэхээр би нэг сакс тоглон тэгээд дээрэс нь нэг бүжиглж эхэлсэн баггүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд 7 хоногийн баг 5 өдөр нь бүжгэлснээ 2 өдөр нь сакс тоглоодсэн чинь угаасаа ингээд амар турсан зав. За тэр туралтын талаар бол би ярихгүй. За би тэгээд 46 кг байхдаа ер нь бол яг 52 кг болоод жингээ барина гэж бодож исэн. Тэгээд яг одоо 52 кг дээр жингээ барьж байгаа. За би тэгээ өөрийгөө ерөөсөө ингээд таргалдаггүй юм байна гэж бодож байгаад Монголд 46 кг байж байгаад ингээд Германд ирсэн чинь шууд огцом ингээд таргалаад эхэлсэн баггүй юу. Ягаад тэгэхээр нөө миний амьдралын хэмнэлд ингээд амар хөөрчлөлт гарсан болохоор тэгээд ер нь тэд нарыгаа ажиглаад би тэг яг өмнөх амьдралын хэмнэлээ буцааж ингээд амьдралтаа авчраад тэгээд яг одоогийн жингээ хүслийн жингээ ингээд барьж байгаа гэсэн. Одоо 52-оос бол доошлуулах сонирхол байхгүй, бас дээшлүүлэх бас сонирхол байхгүй. Яг нь 54 болж байна. За тэгэхээр юу ч гэсэн би өглөөс ирээд шууд өглөө одоодон дээр ус сууж эхэлдэг. Мэдээж усыг бол хүн болгон юунд ашиг тустай вэ гэдгийг хэлүүлэлтгүй мэдж байгаа байх. Тэгээ хойноос нь мэдээж өглөөний цайгаа ууна. За би өглөөний цайгаа уухдаа нэг зүйл дээр анхаардаг заяа. За тэр нь юу вэ гэхээр би аль болох юм сахаргүй зүйлийг өглөөний цайндаа хэрэглэхийг хичээдэг. За ягаад тэгэхээр би өөрөөсөө сахар махар янз бүрийн юм хордоггүй гэсэн штэ. Тэгээ би өөрөө амар их дуртайхгүй чихэр мэхэр идэх. Тийм болохоор угаасаа хордоггүй учраас ядаж ингээд миний хүсэж байгаа тэр хүслээ одоо ингээд дарахыг хичээдэг баггүй. Тийм болохоор өглөөг сахартай зүйлээр эхлүүлчихээр тэр өдрийн турш нэг би энэ ингээд сахар нэхэх хүсэл нь их байдаг гэж би уншижсэн баггүй. Тийм болохоор ядаж өглөөг ингээд тий одоо юм барай марайн тийм нутелла энтрээр биш аль болох өндөг аль эсвэл нэг юм талхан дээр тавьж иддэг юу энтер байдаг штеп. Юу гэдэг лээ? Самрын түрхдэг юм байдаг штеп. Тиймэрхүү юмыг би бол амар их иддэг. Тэг ер нь бол obvious mobvious гэх зөндөө ингээд байж болох зүйлүүд байгаа. Тийм болохоор та нар маань бас тэр тал дээр анхаарахыг хичээгээрэй. За тэгээ тэрнээс гадна би ингээд сахар энтрээ хордоггүй ч гэсэн тэр хүслийг нь бууруулах бас нэг арга хэлж өгье заяа. За тэгээ тэр нь юу вэ гэхээр ингээд худалдаа авалт хийх болгондоо орц найрлагыг харж сурах. Монголчууд ер нь бол ингээ орц найрлагыг хардаггүй шүү дээ. Би Монгол дахтаа хизээч юмны орц мортыг нь хардаггүй байсан. Шууд л авдаг байсан. Тэгэд энэ ч ирээд фитнес хийж эхэлснээс хойш ялцчгүй нэг авж байгаа зүйлийнхаа уургийг нь авч ингээ хэрэгэлдэг болсноос хойш ингээд тэр уургийнхаа хажууд мэдээж юу байгаа штэ калори байгаа штэ. Тэгээд тэр калориг ингээ харцхаар амар их калоритой ирнэ ямар ч уураггүй байгааг ингээ харцхаар цаанаас угаасаа ингээ идэх хүсэл төрдөггүй байхгүй. Жишээлбэл ингээд чипс мипс бидэн штэ. Ингээл яг чипс авах байгаа л нэг юуг нь орц найрлагыг харчингууд ингээд ёо ийм их калоритой бижиж яасан сонио уураггүй ингэж бодонгууд угаасаа цаанаас идэх хүсэл төрдөггүй заяа. Тэгээд жишээлбэл одоо ундаа ч юм уу. Тийм болохоор аль болох ингээд авж байгаа зүйлийнхаа калори энтрийг нь орц найрлагыг нь харж сурвал угаасаа цаанаас ингээд ядаж авах хүсэл чинь ингээд буурнаа гэж би хэлье. Миний bubble tea ирчих тийм болохоор bubble tea-гээ уунгаа ярьчих гэж би бодлоо. Амар калори малаар иржсэн өөрөө нэг bubble tea уугаад байдаг юм би бүр. За одоо болохоор хоолтын талаар ярив. Би болохоор хооллохдоо болохоор ерөөсөө өдөрт 3 удаа хоол иддэггүй. Ер нь бол 4-5 удаа ойр ойрхон иддэг гэсэн үг. Ер нь бол багаар ойр ойрхон хугацаатаагаар иддэг гэсэн үг. За яагаад ингэж иддэг болсон бэ гэхээр яагаад гэдгийг мэдэхгүй байна. Би хэдэн жилийн өмнөөс л ер нь ингээ ойр ойрхон иддэг тэгснэ айгу баг иддэг болсон байсан. Тэгээд саяхан явж байгаад уншаад үзсэн чинь
ингээ ойр ойрхон баг багаар идэх нь ингээ турхад аль сквал ингээ жингээ барихад айгүй сайн үр нөлөөтэй гэж уншсан. Ягаад тэгэхээр баг багаар идэхээр чи мэдээж хэрэв би баг хоол идвэл мэдээж одоо тэр хоолнд агуулгадах калори энэ төр маань мэдээж бага байж таарна. Тэнгүүт нөгөө нэг бие чинь тэр калорийг шатаагаад гадагшлуулаад ингээ байхгүй болгоход илүү нөгөө баг учраас ингээ амархан хурдан ингээ алга болгодог гинэ. Ингээ би ингээ хар ухаанаар тайлбарлаж байгаа шүү зөө. За тэгээд ингээд хараа нэг ихэнх хүмүүс ч өдөрт 3 хоол иддэг. Тэгээд нөө идэх хоолоо идэх цаг нь ингээд хол учраас ингээд нэг дор амар их ихээр иддэг. Тэнгүүт нөө нэг дор ихээр идэнгүүт тэр нөө бие торимлогдох калори нь амар их болчихж байгаа учраас нөө би тэрийг ингээд би нь одоо ингээд тэрийгээ ингээд шатаагаад гадагшлуулахад ингээд ер нь жоохон хэцүү байдаг гинэ. Одоо ойлгосон мэт би ингээд зүгээр ингээд өөрийнхөө ойлгосныг ингээд хар ухаанаар л тайлбарлаж байгаа шүү юм. Тийм болохоор жоохон ойлгохыг хичээгээрэй гэхгүй. За тийм байна. Юу ч гэсэн би тэгээд ойр ойрхон баг хэмжээтэйгээр иддэг байх нэ. За хооллолт ярьж байгаа дээр би нэг зүйл нэмээд хэлчихье. Би болохоор нөгөө сүүлийн нэг жил фитнесээр хичээлж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд фитнесээр хичээлснээсээ хойш ер нь бол одоо жоохон ингээд уураг муургийн талаар жоохон мэдлэгтэй болж хэлсэн бохгүй юу. Тэгээд аль болох ингээд уургаа ингээд бүрэнгүүцэд өдөр болго авах гэж хичээж байгаа. Тэгээ заримдаа уусаа яалчгүй чадахгүй үед байгаа өдөрт нэг ингээд өдөржингөө гадуур хичээлтэй ажилтаа үед тэ мэдээж ингээд гэртээ хоол мол хийгээд идэж чадахгүй эсвэл ингээд уурга бүрэнгүүцэд авч чадахгүй үед байдэн штэ. Тэм үед болохоор би өглөөний тэн дээр ингээд юм уураг нэмэлт уураг уудаг. Миний уудаг уураг эмчээ байна. За энэ уургийг болохоор би нэг Amazon-оос 90 илүү 100 еврогоор авч исэн. Тэгээд надад бол амт нь бол ягаад ч таалагдахгүй байгаа. Бүр хитрхи юм нялуун санагдсан учраас би тэгээ уухгүй одоо ингээд талд нь оруулаад орхисон байгаа. Заавал фитнест явдаггүй байсан ч гэсэн ер нь бол уургийг ууж болно. Хүн болгонд угаасаа уураг хэрэгтэй шүү дээ, тий. Тийм болохоор өглөөний цайгаа ууж амжихгүй байл тий. Иймэрхүү ер нь гайгүй уураг муураг бас ууж болно. За мэдээж ингээд хоолоо ингээд хүснээрээ идчихэж байгаа шүү дээ. За тэгээ хойноос нь мэдээж хоолоо хэрхэн шингээгээд хэрхэн гадагшлуулдаг вэ гэдэг талаар ярьцгаая. За би миний хувьд болохоор өдөр болгоо ингээд эдсэн хоолоо шууд ингээд шингээгээд гадагшлуулдаг байгаа. Уус хүн болгонд тэгж байгаа хэл та. Зарим хүмүүсийг ингээд сонсохоор 7 хоногт 2 3 удаа л ингээд гадагшлуулдаг гэж сонссон байхгүй юу? Миний хувьд бол тэр бол байж боломгүй зүйл шиг санагдсан. Гэтэ яг хөө эрүүл level болоо л доо. Гэтэ өдөр болгон гадагшлуулбал надад бол ягаад зүгээр гэж би боддог байхгүй юу? Тэгээд яг өдөр болгон гадагшлуулахад надад яг юу хэрэг болдог вэ гэхээр мэдээж усаа сайн уудаг. Энэс гадна юу өөр нөлөөтэй вэ гэхээр шүлний далайн байцаа гэж байдэн штэ мёг гэж. За би энэ чи зургийг оруулчих заяа. Ер нь бол мэдэх хүмүүс нь бол мэдэх бах. Тэгэд яг энийг би яг яаж мэдсэн бэ гэхээр дуунд илүү ахлагаа ингээс хойш манай ээж нүг шүлэнд амт нэмэх гэж хэрглэж эхэлсэн байхгүй юу. Тэг яг далайн байцаатай шүл ууснаас хойш л ингээд яалтч хөнөөл орох шаардлагатай болоод байдгийн заяа. Тэгэл ер нь бол ажиллаж эхэлсэн. Далайн байцаа ер нь бол айгүй хоол боловсруулалтанд сайн байна да гэдгийг ингээд мэдээд эхэлсэн. Тэгээ тэрнээс гадна би өөр амтанд нь айгүй дуртай. Заавал зөвхөн мёгтой шүл гэхгүйгээр гомьтой шүл эсвэл гурилтай шүл ер нь зүгээр шүлтэй хоол хийж байвал дээрээс нь зүгээр нэг атгыг аваад хийчихээ тэгэл амтанд нь ч гоё сайхан амт орвол тэгэл өөр нөлөө нь мэдэгдэнэ. Өөрийнхөө бодлыг батлахын тулд сая ингээд ChatGPT-гээс хайгаад үзлээ. Үнэхээр үр дүнтэй, үнэхээр сайн гэж юм. Тийм болохоор та нар маань бас хэрэглээд үзээрэй. Тэгээд энийг хитрхи хэрэглэх юм бол бас сөрөг нөлөөтэй. Одоо юу гэдэг вэ? Йод мод гэдэг лөө биенд йод мод ходоодны йодын эсэл мэсэл гэдэг лөө тийм намыг ихсэдэг. За sorry би тиймэрхүү зүйлийг мэдгүй та нар өөрсдөө ингээд ChatGPT энтрээс хайгаад үзээрэй. Юу ч гэсэн мёгийг бол хэрэглээд үзээрэй 7 хоногт нэгээс 2 3 удаа ч юм уу те тэгээд хэрэглээд үзээрэй. Айгүй хүн үр дүнтэй 0 руу оруулна. За иймэрхүү юм ярьж байгаа юм уучлаарай. Тэгээд би ер нь бол амар хурдан дуусгах хэрэгтэй болчихлоо. За тэгээд дараад нь болохоор хүн болгоны мэддэг гараараа гизээ илдэг арга байгаа. Энийг яг би бол бага бахтаа нэг ээж аав энэ төр ингээ өтгөө хатсан үед зүгээр ингээ тайвшруулаад гизийг маань илж өгдөм байна да гэж боддог гэсэн. Тэр маань ингээд надад угаасаа зүгээр ингээ зуршил болсон. Тэгээ би энийг ерөөсө ямар нэгэн байдлаар өөр нөлөөтэй гэж би боддоггүй. Зүгээр л зуршлын дагуу ингээ гизээ илдэг байсан байхгүй юу. Тэгээ бас энийг хайгаад үзсэн чинь хоол боловсруулалт шингээлтэнд айгүй сайн гэж гарч ирж илээ. Тэгээд энийг бас хийгээд үзэрэй. Ялчгүй бас ингээд хаяа сайн ус мус уугаагүй үед бас ингээд хэцүү байдаг шүү дээ. Тийм үед яг 0-д байхдаа ч юм уу ингээд гизээрээ 0-д байхдаа биш 0 орхосоо өмнө ингээд уусаа ингээд гизээ илж агаад орвол би ингээд амар тэнэг мухар сүсэг шиг сонсогдоод байгаа санагдаад байгаа. Гэтэ өөрөө тийм биш шүү дээ. Угаасаа зүгээр ингээд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл шүү дээ. Тэгээд гизээ илээрээ ямар тийм гизээ илээрээ гэж зааж өгсөн бас ямар тийм. Гэтэ илдэггүй хүмүүс бүр амар их байгаа. Тийм болохоор зүгээр илээд үзээрэй. За тэгээд нэг юм
хоол шингэлэн дээр гэвэл нэг юм энгийн хэдэн арганууд байна. Хүмүүс нэг юм гүйлгдэг цай, гүйлгдэг кофе, мофи гэл янз бүрийн юм хэрэглээд байдаг шүү дээ. Тиймэрхүү юм хэрэглэхээс өмнө ер нь миний хэлсэн энэ зүйлүүдийг бас хэрэгжүүлээд үзээрэй. Бас үр нөлөөгөө өгөх бах гэж найдаж байна. За тэгээ хоолтын хойноос гэвэл мэдээж дасгал хөдөлгөөний талаар ярьж таарна. За би ерөнхийд нь базаад нэг зүйлийг хэлчихье. Би хэдий ч нэг калори бидээ аван төдий ч нэ дасгал хийгээд тэр хэмжээнийхээ калорийг шатах шаардлагатай болдгоо гэсэн үг. За миний хувьд болохоор би угаасаа нэг юм багасаа нэлийн хөдөлгөөнтэй өссөн сакс хөлбөмбөгдөр тоглож өссөн хүн байхгүй юу? Тийм болохоор айгүй тийм хөдөлгөөнд дуртай актив хүн байгаа. Тэгээд ерөнхийдөө дунд ангиасаа байхаа юу гидсний таталтан төр хийгээд эхэлсэн. Ер нь л тийм хүн байгаа. Тийм болохоор надад нэг юм дасгал хөдөлгөөн хийхэд нэг хэцүү зүйл байдаггүй. Тэгээд хийхгүй байхаар харин дутагдаа жоохон стресстэй байдаг хүн байхгүй юу? За миний хувьд Германд ирэхээс өмнө өдөр болгон гэртээ дасгал хийдэг ус ерөөсөө фитнес центрт явдаггүй. Гэртээ 30-аас 1 цаг ч юм уу ингээд гидний таталт энэ төр хараад зүгээр нөө YouTube-ээс харж байгаа л дасгал хийчдэг. Тэр бол надад хангалттай байсан. Тэгээд тэрнээс гадна би бас өөрөө нэг 7 хоногт 2 удаа ядаж сакс тоглолцдог гэсэн. Тэр маань айгүй их нөлөөлдөг. Тэгээд Германд ирсэн чинь огт дасгал хийхээ болоо. Тэгээд дээрэс нь бас сакс тоглохоо болсон чинь яг таргалж эхэлсэн баггүй юу? Тийм болохоор дасгал хөдөлгөөн хүний амьдралд айгүй их чухал аа. Зарим хүмүүс тэгээд байдаг шүү дээ. Ер нь бол дасгал хөдөлгөөнийг чухал биш, хоол бол айгүй чухал гэдэг байдаг шүү дээ. Яг хөө тэр үнэн баг. Гэхдээ миний хувьд болохоор дасгал хөдөлгөөн илүү чухал санагддаг. Би Германд ирээд эхний жил ерөөсөө дасгал энэ төр хийгээ болоод сакс тоглохоо болсон чинь ялцчгүй айгүй их таргалаад галбирг болж эхэлсэн. Тэгээд шууд буцаад дасгалаа хийгээд эхэлсэн чинь шууд ингээл буцаал хийвэндээ ороод эхэлж байгаа байхгүй юу? Дасгал хийгээд айгүй хэцүү санагддаг хүмүүс байвал ерөөхдөө бол эхний 1-2 сар хэцүү санагдах байх. Гэтэ явандаа ингээд өөрийнхөө зуршил олгочвол тэр зүйл чинь дараад ингээ хийхгүй болвол тэр зүйлээрээ ингээ дутагддаг болчихно. Тийм болохоор эхний 1-2 сараа даваад гарчаарай. Тэгээд дараад нь угаасаа ингээд нэг тийм дасгал хийхгүй бол бүр ёо байж сууж чадахгүй гэдэг болох байхаа. Тийм болохоор та нар тэгэж эхний 1-2 сараа бас бүрийгээд бас давчаарай гэж зөвлөё. Тэгээд цаг зав маань гарвал би өмнө гэртээ идэг байсан яг юм айгүй яг өөрт маань нэлээд нөлөөлдөг байсан дасгалуудаа бас оруулж болж энэ бичлэг болгоод. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та нар маань намайг subscribe дараад энэ бичлэгээ лайк дараарай. Тэгээд ямар нэгэн асуух зүйл байвал бас бичиж болно. Тэгээд хүсвэл миний инстаграмыг мань бас дагаарай. Тэгээд бүгдээрээ баяртай сайхан амарцгаарай.